За, сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Дайрзаг гэдэг. Би банкны системд 38 жил ажилласан. Ажиллаад ингээд оюуныхаа амралтанд суусан хүн байгаамаа. За, ингээд энэ амьдралын явцад энэ урт удаан хугацаанд ингээд төрийн албанд ажиллахдаа ерөөсөө урдах ажиллаа л бодоол өдрөөс өдөрт ажиллал бодоол явж исэн болохоос биш. Ерөөсөө би одоо ингээд энэ оюуны амралтанд суугаад дараа нь би юу яаж амьдрах вүлээ гэдэг асуудлыг ерөөсөө бодоогүй явсан байна лээ. Ингээд итгүүртээ суусан чинь би ерөөсөө нэг айхтар хийж чадах ч юм байхгүй байсан. Тэгээ би эхний ээлжинд би зөндөө ачцсан нэртэй болсон байсан болохоор эхний ээлжинд би хүүхэд харсан. Ингээ хүүхэд хараад би хотод ингээ сууж явахдаа өстой цаг гэдэг юм бол ерөөсөө өнгөрч өгөхгүй. Цаг ямар их хортой гэдгийг бол тэгэхэд би мэдэрсэн. Тэгээд би явж исэн чинь надад нэг хүн энд насан туршийн боловсрал гэж нэг төв байдаг гэд би хаан улд дүүргийн насан туршийн боловсролын төв дээр би очисон чинь тэнд аягүй олон тийм сурах боломжууд байсан. Тэгээд би тэрэн дотроос өөрийнхөө хэрэгцээнд юу хэрэгтэй байх вэ? Би юу гэхэл суралцах вэ гэдэг зүйлийг би бодож байгаад би тэндээс ирсэн. Оюутлын сургалтанд би сууя гэж бодоод ингээ оюутлын сургалтанд би бүртгүүлээ суусан. Тэгээд сургалтанд ирэхэд зөндөө олон залуучууд ирсэн байсан. Тэгээд бид нар сууж исэн чинь манай сургалтын багш орж ирээ. За та нар ямар юм сурах ямар хүслээр өсөлтөө энэ ангид орж ирсэн бэ гэж асуухад би сууж лээсэн. Залуучууд болохоор өстө загварын хувцас хийж сурна, тийм ч гоё чөлөөт хувцас хийж сурна энэ төр гэл янз янзын юм ярьж исэн. Тэгэл над дээр ирсэн. Би босоод хэлсэн. За би бол төрийн албанд 30-40 жил ажилласан. Гэхдээ би одоо ингээ яг эмээ болоод суусан чи би хамгийн муу эмээ байлаа. Би хүүхдтэй боривчинж ойч чадахгүй. Би ерөөсөө дээл хувцас чинь нэг сайхан ойч чадахгүй. Дан аав ээжийнхээ гарыг бэлэнчин ингэж амьдарч ирсэн ээ. Тэр үед ухаарсан. Тэгээд би шууд босоод би тэгж хэлж ирсэн. Би арцын нэртэй би боривч сурмаар байна. Би манай гэрээ хүмүүс манаас их том бийтэй хүн байсан учраас би том арзмэрийн хувцас хийж сурмаар байна. Би энэ хоёрыг сухаж энд орж ирсэн гэж хэлсэн. Тэгээд тэр талаар багш маань надад яг тэр сургалтыг өгсөн. Тэгээ би хүүхдтэй баривч хийж өгсөн. Техникийг өөртөө ч дээл хийсэн. Нөхөрдөө том арзмэрийн хувцсыг өстой өгсөн. Арзмэрийн хувцснуудыг хийж өгсөн. Тэрэндээ маш их сэтгэл ханамжтай их таашаал авч ирсэн. Тэгээд насан туршийн боловсрол гэж ийм сайхан юм байдгийн байна. Нас зүс харгалзахгүй. Тэгээд тэрэн дээрээс сурахад бол ямар ч цаг үед үе хаалга нээлттэй байдаг юм байна. Би өнөөдөр одоо 70 хүрэх гэж явнаа. Тэгэхэд би одоо суралцсаар л явна. Би тэгээд энэ хугацаанд одоо сайн хүнд өвчнж тусч үзлээ. Тэр хугацаанд би одоо цагийг өнгөрөөхийн тулд өөрийн гарын дор материалаар гар урлын юм өрөөсөө хий гэж бодоод зөндөө гар урлын одоо материал цуглуулж өөрөө бие дааж үзэж харж ингээд судалсан. Тэгээ өнөөдрийн байдлаар ихтэл би одоо шүрээр, шигтгээгээр хийсэн хатгамал, тууз, давс, одоо полимер шавар гэдэг ингээд өчнөө олон зүйлээр би одоо гар урлын юм хийж сурсан байна. Тэгэхээр би одоо өнгөрсөн үйл ихтэл одоо нэг хүүхдүүдтэй ачцэн нэр маань ураач 10 30 маань ч гарах гэдэг энэ одоо тэгэхээр хүүхдүүдтэй би эмээ гэл үрэтрэхт намттай эмээж вэ гэж би чухал амжилт сургалтын төвд би тогооч нарийн боовч нэмээжлээ би төгссөн. Тэгээд оюутлын дамжаагаар төгссөн. Тэгээд нөгөө нэг эрүүл мэндэ бодохын тулд би бас бүжгийн сургалтанд явж 2-3 сургалт дамжаад би бүжгийн багш болсон. Тэгээд энэ чиглэлээрээ би энэ жил Аранхай аймагт зохиогдсон урлаг спортын Ахмадын 8 дугаар их наадамд бүжгийн спортын 65 наснаас дээш ангилалд орж би финалд шалгарсан. Энэ бол яг миний хувьд бол амжилт байсан. Тэгээ ер нь бол хүнд бол сурах хүсэл хязгааргүй. Тэгээд одоо ч гэсэн би тэгэл шинэ юм суръя л гэж боддог. Би сая өнгөрсөн үйл хотод өвлжөхдөө усан бассейнд би явсан. Усан бассейн дээр очиход намайг бассейны багш маань тэгжсэн. Та
та ямар зорилгоор энэ бассейнд явах гэж байгаа гэхлээр надаас айсан юм шиг байгаа. Яагаад гэвэл одоо энэ их настай хүн энэ бассейнд одоо яах гэж байгаа бол гэж айсан байсан. Тэгээ би хэлсэн. Би нэгдүгээр эрүүл мэндэ бодож явах гэж байна. Хоёрдугаар манай аймагт ингээд усан бассейн шинээр нэгдсэн. Би аймагтаа очихдоо би бассейнд сэлээд сурцсан. Уснаас айхгүй мэдрэмж авцсан болоод очие гэж би бодож ингэж ирсэн. Тэгээд би бассейнд яваа сурсан, бүжиг сурсан. Тэгээд шөлөө цагаараа гольф тоглодог. Гольф бол бас айгүй гоё спорт. Тэгээд би энэ олон төрлөөр ингэж явж байхдаа айгүй олон хамт олныг өөртөө одоо бүрдүүлж чадсан. Би бол маш их олон хамт олонтой, олон нөхдүүдтэй тэргээрээ их гоё сэтгэл өөдрөг их сайхан явдаг. Тэг хүн бол ерөөсөө хийх ажилтай одоо хийх хүсэл эрмэлзэлтэй байхад ерөөсөө тэр өвчин зовлон тэр юм бод бүгд мартагддаг юм байлээ. Тэгээд ер нь энэ олон ямиг ингэж хийж сурснараа бас өөрийнхөө орчинд орнд ч гэсэн хамт олон дотроо багшаа гэж үнэлэгддэг. Гаруул зааж өгсөн хүмүүсээ багшаа л гэдэг. Гольф зааж өгсөн хүүхдүүд маань багшаа л гэдэг. Бүжиг зааж өгсөн хүүхдүүд маань багшаа л гэдэг. Би энэгээрээ бас бахархаж явдаг. Тэгээ ер нь бол цаашид хүн хөвгөлдөө суралцах ёстой. Тэгээ би одоо Нархангай аймгийнхаа насан туршийн боловсрол төвтэй бас хамтран ингээд ажилладаг. Тэгээд эднийхээ сургалт семинарт бол байнга суудаг. Тэгээд энэ хамт олонтой их баярлаж явдаг шүү. Тэгээ ер нь хүнд бол сурах хүсэлд бол хязгааргүй. Энд бол нас бол ямар ч хамаагүй. Тийм учраас та нар ч гэсэн бас амьдралынхаа алтан цаг мөчийг үр бүтээлтэй дараа нь харамсах зүйлгүйгээр өнгөрүүлээ гэвэл насан туршийн боловсрол төвтэй холбоотой өөрийнхөө төлөө байнга анхаарал халамж тавьж явж явах хэрэгтэй шүү. Та бүхэндээ амжилт хүсье.